жилийн 4 удирдалд ажиллах бүрэн автомат ухаалаг хөлөмж учраас байнгын эрүүл ногоогоор нийслэлийн ард түмнийг хангах ийм хөдөлмжийн аж ахуйн суурь тавигдаж өнөөдөр нээлттэй хийж байна. Нарны ичим хүч үйлдвэрлэх систем суурьлагдсан ухаалаг хөлөмж өнөөдөр ашиглалтанд орж байна. За энэ нь бол 6 дахь үеийн шинэ технологи, инновац шингэсэн орчин үеийн хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэд ийм ухаалаг хөлөмж өнөөдөр ашиглалтанд орж байгаа нь урахштай байна. За Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнийг орон даяар зарлан эхлүүлсэнд яг энэ үетэй давхцаад бүрэн автомат хөлөмж ашиглалтанд орж байна. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хугацаанд дуусаад зөвшөөрлөх 5 жилийн хугацаанд эхэлж байгаа юм байна. Яг өнөөдөр зөвшөөрлөө тийм ээ. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаанд Монгол улс хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, үндэсний хөдөлгөөнтэй давхцаж байгаа нь их онцлогтой. Тийм учраас намрын ногоон өдрүүд гэж арга хэмжээ жил бүр болдог бол эхийн ногоон өдрүүд, хаврын ногоон өдрүүд, зуны ногоон өдрүүд гэх удирдал бүр ногоон өдрүүдтэй байх юм бэлэг тэмбэрэлтэй юм сайхан өдөр гэж бодож байна. Яагаад гэх юм бол энэ жилийн 4 удирдалд ажиллах бүрэн автомат ухаалаг хөлөмж учраас байнгын эрүүл ногоогоор нийслэлийн ард түмнийг хангах ийм хөдөлмжийн аж ахуйн суурь тавигдаж өнөөдөр нээлттэй хийж байгаа хуулийн бахархууштай байна.